За нэгдүгээрт Монгол Улсын их хурлын 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг засгийн газраас өргөн барьж байгаа. За энэ тогтоолын өөрчлөлтөөр өрх иргэний мэдээллийн сангийн 1-ээс 17-д хамрагдаж байгаа өрхийн хүүхдийн мөнгө алгахаар шийдвэрлсэн байсан. За тэгээд энэ 1-ээс 17 гэсэн заалтыг бол хасаад нийт өрх иргэний мэдээллийн санд хамрагдсан нийт өрхийн хүүхдүүдэд хуучнаар хүүхдийн мөнгө олгохоор ингэж шийдвэрлсэн. Энэ тогтоолын төслийг бол сая улсын хурлд өргөн барилаа. За хоёр дахь хуулийн төсөл бол ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулах тухай энэ тогтоолын төсөл байгаа. За өнөөдөр Монгол банкн дээр нэгд хуримтлаар бий болсон мөнгөн хуримтлал үнд цасны моргижийн хуримтлал байгаа. Энийг бол 1.8 тэр их найт төгрөгтэй тэнцэх хэмжээний. За энэ оны эцэхэд 2.5 их найт төгрөг болохоор ийм төлөвлөгөөтэй байгаа. За энэ мөнгийг ирээдүйн тэтгэврийн сангийн санхүүжилтөнд зориулахаар энэ мөнгийг шилжүүлж байгаамаа. Ингэснээр өнөөдөр тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансанд хуримтлал огт байгаагүй. Энэ мөнгө шилжснээр бол нэрийн дансанд бодит хуримтлалын суурийг тавих боломжийг бүрдүүлж байгаамаа. Ингэснээр энэ эргээд ипотекийн моргижийн зээлийн санхүүжилтийг бас шинэ их үүсрээр хангахын боломжийг бүрдүүлж байгаа. Энэ хуулийн ачлал бүгд орж байгаа. Монгол улсын эрд соёлыг уулуурхайн салбараас орсон орлогыг төвлөрүүлээд түүнийг цааш нь өсөн үржүүлэх. За тэгээд иргэддээ тэгш хойрлох зорилго өгөх ийм хууль байдаг. Энэ бол хүний хөгжил сангийн тухай хууль. За тэгээд энэ орлогыг төвлөрүүлэх, бүрдүүлэх үүрэг бүхий төрийн өмчт компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулдаг. За мөн түүнчлэн Монгол улсын компани тухай хуулиар энэ компанийн үйл ажиллагааг зохицуулдаг байгаа. Тэгэхээр энэ хоёр хуулиар зохицуулах явцад бас зарим нэг давхардал үүсч байсан юм аа. Тэгээ энэ давхардлыг арилгах зорилгоор хүний хөгжил сангийн тухай хуульд бол нэмэлт өөрчлөлт оруулах өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг сая өргөн барьсан. Энэ хөрөнгийг татан төвлөрүүлэх, зарцуулахтай холбогдоод ямар асуудал үүссэн бэ гэхлээр зэрэг тухайлбал төрийн өмчт Эрдэнэс 5 толгой компани үйл ажиллагаанд зориулж гаднаас үйл ажиллагаа урьдчилгаа болгож авсан мөнгө зээлийг нь хүний хөгжил санд татан төвлөрүүлээд түүнийг зарцуулсан нь бол тус компани үйл ажиллагааг доголдуулах бас нэг тийм шалтгаан болсныг та бүхэн мэдж байгаа. Ийм зүйлүүдийг цааш гаргахгүй байхын тулд энэ хуулийг өргөн барьлаа. Тэрийг өргөн барьж байгаа хуулийн төслөө үйл хөдлөх иргэний хуулийн 176 гэдэг зүйлийг шинээр нэмж боловсруулж орсон байгаа. За энэ хуулийн гол утга агуулга бол 3 дахь этгээдэд банк буюу барьцаалал ус үүрэг гүйцэтгүүлэгчээс нь зөвшөөрөл авч яж үйл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр ийм зүйл заалт орсон байгаа. За үндсэн хуулийн зэсээс гаргасан шийдвэрийн дагуу бол хөрслөх, түрээслэх энэ их нь бол үйл хөдлөх хөрөнгийг эзэмшигчд нь бол үйлдсэн ийм хуулийн зүйл заалт болсон. За үндсэн хуулийн зүйл заалтыг бол зөрчихгүй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг зөрчихгүйгээр нээж өгсөн гаргалгааг нь гаргасан тэр 3 дахь этгээдийн өмчлөлт байгаа. Өмчлөлт шилжихтэй үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл авдаг нь зөвхөн хөлслөх, түрээслэх хоёр дээр бол энэ бол банкнаас зөвшөөрөл авахгүйгээр зохицуулалтыг хийж өгсөн байгаа. Худалдах буюу шилжүүлэхдээ банкнаас зөвшөөрөл мэдээж авнаа. За иргэний хуулиндаа өөрчлөлт оруулж байгаа асуудал. За дараагийн асуудал бол хүмүүс маш их хүлээлттэй байгаа. Энэ хуулиараа энэ нэмэлт өөрчлөлтөөр бид нэр өнөөдөр банкуд дээр үүсэж байгаа тэр 8% ипотекийнхээ зээлийн асуудлыг явуулах тэр гарц үүд хаалгыг нээж өгж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр улсын хурал байнгын ороогоор энэ хуулийн төсөл манд хилэлцэгдээд үндсэн хуулийн цэц мэдээж энэ дээр тодорхой шийдвэр гарах багт ингээд энэ асуудал 8% асуудал явна. Дараагийн асуудал бол тэр яригадаад байгаа 5% та холбоотой асуудал. Энийг бол засгийн газар бол ажиллаж байгаа. Одоо энэ хуулийн төслийг дөнгөж саяд Эрдэнэ сайд өргөн барьсантай холбоотойгоор бас улсын хурал байнгын ороодоор хилэлцэгдэх үед улам тодорхой болж өгөх байхаа гэж бодож байна. За иргэдийн хүсэн хүлээж байгаа 8% асуудал цаашлаад 10% холбоотой асуудлууд одоо ингээд энэ хуулийн төслийг амжилттай хилцүүлээд дуусвал цагаан сарын өмнө хэрэгжиж явнаа.